гэмтрэг зөрчилтөд тэмцэх энэ чиглэлд цахим шилжилтийг хэдүүлээ бас хийцгээе гэж та бүхнээс уриалж байна. Манай улсын ерөнхий прокурорын орлогч алим цэцэг прокурор бас сууж байгаа харагдаж байна. Хууль зүйн дотоод хэргийн яам ерөнхий прокурорын газар хоёр хамтарч энэ цахимжилтыг ялангуяа энэ гэмтрэг зөрчилтөд тэмцэх ажил дээр илүү их манлайлал гаргаж хийж эхэлье. Бид нар зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг цахим руу шилжүүлэх програм хангамжийн асуудал нэлээд урагшилсан явж байгаа. Бусад бүх салбар ялангуяа мэрэгжлийн хяналт зэрэг байгууллагууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад одоо прокурорын байгууллагаас зөрчлийн дугаар авдаг, хянуулдаг гэд нэлээд юм чирэгдэлтэй байдаг гэж үздэг. Цагдаагийн байгууллага ялгаа байхгүй. Тэгвэл бид нар нэгдсэн системд нэвтэрч ороод зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй субъект 11,000 субъект прокурорын байгууллагатай холбогдсон системд нэвтэрч ороод зөрчлийн хэргийнхээ товч утгыг оруулаад холбогдсон шалгаж байгаа хүний хувийн байдлыг оруулаад интер дарахад тухайн зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй субъектэд зөрчлийн нэгдсэн дугаар ундаг энэ систем рүү ойрын үеж шилжье гэдгийг бас та бүхнээс уриалж байна. Ингэж шилжснээр бидний зөрчил шалган шийдвэрлэх 30 хоногийн энэ шийдвэрлэлтийн хугацаа магадгүй нэмэлт сонголттой хугацаа энтрийг хасаа тооцох юм бол нэг зөрчлийг шийдвэрлэх хугацааны одоо дундаж хугацаа маш багасна. Иргэд чирэгдэлгүй болно. Шалган шийдвэрлэх эрхгүй субъектүүдийн нөгөө ажлын цаг зарцуулалт, үр бүтээн хэмжээгээд олон зүйлүүдэд ахиц гарнаа.